За юу яцхан залуучууд бүсгүүчүүд арлын Японоос завгүй мэдчилж байна. Энэ удаа 2002 онд Японы Фукуи мужид болсон хэргийн тухай ярьж өгье. Дөнгөж нэг настай охиноо гэрт нь үлдээгээд гарсан эмэгтэй Орос ураггүй алга болно. За тэгээд эхнээс нь юу болсныг танилцуулъя. Гэмт хэргийн хохирогч эмэгтэйг Каматаны Каори гэх бөгөөд бүгдээрээ түүнийг Каматаны гэж дуудаад явъя. Тухайн үед 28 настай Японы Фукуи мужийн Иматате хотод амьдарч байсан. Эмэгтэй тухай жоохон ярихад тэрээр ахлах сургуулаа төгсөөд зочид буудлын чиглэлээр коллежид орж суралцсан. Төгсөж Японы Кёто, Осака, Вакаяма, Ишикава гэх олон газруудаар зочид буудлын ажил хийж байсан. Түүний дараачаар өөрийнхөө төрсөн хотод буцаж ирэн нүдний шил үйлдвэрлэдэг компанид ажиллаж байсан байгаа. Бусадаа их нөхөрсөг олон найз нөхөдтэй хамаатан садантайгаа ч гэсэн ямар нэг асуудалгүй сайн харилцаатай байсан байна. Түүний найзууд нь ингэж хэлсэн байгаа. Каматаны энэ бусдад үзен ядагдахаар нэгэн байгаагүй гэж байж. Ийм нэгэн эмэгтэй дөнгөж төрөөд хэдхэн сартай болон нэг настай охинтойгоо мөн нөхөртөйгөө дөрүлэн амьддаг байж л та. Гэмт хэрэг болохоос 2 хоногийн өмнө охтынхын цэцэрлэгийн нээлт болж нөхөртөйгөө хамт оролцож байсан байна. Тухайн үед нөхөртөйгөө аз жаргал инээдэр дүүрэн нээлтэнд оролцож байж бусадтай ямар нэг асуудалгүй өнөр өтгөн ам бүлэрээ жаргалтай амьдраад явж байсан байна. Гэвч аимшигтай хэрэгт тутгалдан алга болноо. 2002 оны 4 сарын 7-ны өдрийн оройн 10 цагт гэр бүлээрээ гэртээ байсан. Нөхөр нь шүршүрт орж байж л тээ. Тэгэхэд хаалганы цаанаас эхнэр Каматаны найз хүлээж байгаа болохоор гарчаад ирийгээд хаалгаар гараад явж. Энэ үед тэрээр төрөвч энтрээ аваагүй зөвхөн гар утсаа барин гарсан байна. Нөхөр нь хэлсэн үгийг нь сонсоод найз нь хүлээж байгаа гэсэн болохоор удахгүй хүрээд ирэх байлгүй дээ гэж бодсон байна. Мөн хоёр жоохон охин байгаа болохоор ойрхон найзтайгаа уулзчаад эргээд ороод ирэх байх гэж бодсон байна. Нөхөр нь удаан хүлээсэн боловч Каматаны эрэг шинжгүй байлаа. Шөнийн 12 цаг өнгөрөх үед нөхөр нь Каматаны залгасан боловч эхнэр нь уцаа авахгүй байна. Ингээд нөхөр эхнэрийнхээ дүүд нь уцаар ярьж хэлсэн байна. Тэгэнгүүт дүү нь Каматаныгийн сайн найз руу залгаж асуув. Гэвч найз нь бас Каматанытай уулзаагүй би залгаад үзье гэж байлаа. Энэ явдал шөнийн 12 цаг 20 минутанд болж өрнөж байв. Ингээд шөнийн 2 цагийн үед ямар нэгэн муу юм тохиолдсон байх магадaltaй гэж үзэн цагдаагийн постн дээр ирэн хайлах хүсэлт өгсөн. Ямар нэгэн бэлэн мөнгөгүй шүн нэмгээ хувцастай гарсан болохоор удахгүй буцаж ирэх бодолтой байсан. Гэвч ирэхгүй удсан болохоор гинт хэргийн шинжтэй байх магадaltaй гэж үзэн цагдаагийн газраас Каматаныгийн утасны дуудлагыг шалгасан байна. Гэвч хэрэг болдог өдөр Каматаны ямар нэг хүн лүү залгаагүй байсан. Шөнийн 12 цаг 20 минут орчимд найз нь залгасан боломж холбогдох боломжгүй байв. Энэ үед утсаа унтраас нь аль эсвэл сүлжээгүй газар байгаа юу хоёрын аль нэг нь байлаа. Гэрээсээ гараад төд удалгүй ямар нэг гэмт хэрэгт холбогдсон байж магадгүй гэж үзэж байлаа. Хоёр охиноо орхиод шөнөөр гэрээсээ гараад алга болсон эмэгтэй энэ хэрэг маргааш өглөө нь болоход тодорхой болсон. Ойр орчимд амьдарч байсан энгийн иргэн гэрээс нь ойролцоо хөнгүү газар толгой болон нүүрэндээ төлөгдөл авч өнгөрсөн эмэгтэй цогц байхыг олсон байна. Ингээд цагдаа дуудлага өгж хэргийг мэдүүлсэн. Цагдаа хэргийн газар ирэн шалгахад эмэгтэй дээш харан хөвцсөн байдалтай. Зөвхөн толгой нүүр биш биеийн доод хэсэг нь хүртэл төлөгдсөн. Өмссөн цамцсан дээшээс хөөгдсөн. Өмд нь доош шувтарсан байдалтай олдсон байна. Цагдаа имлэгийнхэн дүгнэлт хийхэд энэ эмэгтэй түлэгдэж амиа алдаагүй хоолоогоо боолгон амиа алдсан болохыг тогтоосон. Амиа алдсны дараачаар нүүр болон биендээ түлэгдэлт авсан байна. Мөн өмнөх орой алга болсон Каматаны мөн гэдгийг тогтоосон байна. Өмнөх оройн энэ эмэгтэй олдсон газраас 1 м орчим өндөртэй гал гарч байхыг харсан хүн байна. Мөн хэргийн газраас бензиний үлдэгдэл хүртэл олдсон. Тэгэхээр амийг нь хорлоод дараа нь шатаасан байх магадaltaй байна. Мөн энэ хэргийн газар гэрээс нь 5.5 км-ийн зайтай бөгөөд гэрээсээ гарсан даруйда машин суусан уу аль эсвэл замд нь хүн машин суулган авч явсан уу гэхээр байсан байна. Ингээд цагдаагийн газрын 30-аад хүний баг бүрдэн мөрдөх ажиллагааг эхлүүлэн хэргийн газрыг шалгах мөн ойр орчмын хүн болон танил найз нөхөд нөхөр гэх мэт боломжит бүх хүнээс мэдүүлэг авч үзсэн боловч гэмт хэрэгтэй холбогдохоор ямар нэгэн сэжигтэй юм бол ерөөсөө гарч ирээгүй. Каматаныгийн утсанд ямар нэгэн баримт байх магадaltaй байсан ч хэргийн газраас
түүний утсыг нь олоогүй. Гэмт хэрэгтэн утсыг нь авч явсан байх магадaltaй. Мөн цагдаагийн газраас утасны дуудлагыг нь нарийн шинжилгээ хийхэд нийгэм тодорхой болсон нь хэрэг болохын өмнө Каматанид дуудлага ирсэн. Тэр дуудлага дугаараа нууцлсан аль эсвэл олон нийтийн бүхээгний утаснаас ярьсан байх магадaltaй байна. Гэвч хэрэгтэнтэй холбогдох нотлох баримт олдоогүй байна. Нөхрийг усанд орж байхад найз хүлээж байгаа гарчаад ирийгээд явсан. Тэр найз гихч хүн үнэхээр байсан бол тэр хүн хэргийг мэдэж байх магадaltaй. Энэ хэрэг одоо болтол шийдэгдээгүй бөгөөд хэрэгтнийг олоогүй байгаа билээ. Цагдаагийн газраас байж болох боломжийн тухай олон нийтэд мэдээлсэн. Тэр тухай одоо ярилцъя. Хамгийн нэгдүгээрт Каматаны яагаад нөхөр нь шүлшүүрт орж байхад хэдхэн сартай охиноо үлдээн гэрээс гарсан бэ гэдэг асуулт байна. Энэ энгийн үйлдэл биш бөгөөд үнэхээр яаралтай чухал үед аль эсвэл үнэхээр итгэж найддаг хүн дуудахаас өөр үед бол бараг хийхээргүй үйлдэл байгаа л. Үүнээс үзэхэд гурван төрлийн хүнээс шалтгаалж ийм зүйл хийх магадaltaй гэж тодорхойлсон байна. Нэгдүгээрт удаан хугацаанд таньдаг дотны хүн. Хоёрдугаарт өдөр бүр харилцдаг хүн. Гуравдугаарт яаралтай үед хизээд туслахад бэлэн тийм хүн. Түүний гаргасан үйлдэлээс харахад удаан хугацаанд таньдаг дотны хүн аль эсвэл өмнө нь болцож уулзаж байсан хүн байх магадaltaй гэж үзсэн. 28 наснда хоёр жаахан хүүхэд болон нөхрөө үлдээн хорвоог орхисон. Түүний хэрэг одоо хүртэл шийдэгдэг байв. Бид альва зүйлийг нэгтлэх хэрэгтэй. Мөн өөрийн дотны хүндээ зөвлөлдөх ёстой байх. Болгоомж хизээч илүү өгөхгүй. Сонссонд баярлалаа залуусаа. Subscribe дараарай.